Бүхний Монгол радио 92.5 долгионда хамтаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Манай өглөө хөтөлбөрийн зочинтой болон маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрөөс эхлээд Монголын мэргэжлийн төгөлдөр хууртай холбоо болоод Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн санаачлагаар Улаанбаатар олон улсын төгөлдөр хууртын анх дугаар фестивал яг өнөөдрөөс эхлээд 5 хоног үргэлжлэх гэж байгаа. Тэгэд энэ талаар бидэнд маш гоё дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр Монгол Улсын консерваторийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга төгөлдөр хуурч доктор Гулфайрус хүрэлцэн ирсэн байна. За танд юуны өмнө өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд баярлалаа. Урьсанд. Тэгэхээр олон улсын төгөлдөр хууртын анх дугаар фестивал гэхээр сонсоход маш гоё сонсогдож байна. За тэгэхээр энэ фестивалийн талаар хэдүүлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс өмнө таныг бас манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэж хүсэж байна. Тэгээ мэргэжлийн төгөлдөр хуурч бас энэ салбартаа маш олон жил ажиллаж удирдах байгаа. Өөрийгөө та бидэнд танилцуулна. За баярлалаа. Намайг сая илчлээ. Гулфайрус гэдэг. Би төгөлдөр хуурч мэргэжилтэй. Одоо хуучнаар хөгжим үеийн коллеж гэж явдаг. Одоогоор Монгол Улсын консерватор дээр сургалт бодлого зохицуулалтын газрын дараагаар мөн багшилдаг. Тийм хүн байгаамаа. Тэгээд ер нь одоо баг 20 жил суралцсан гэж хэлж болно өөрийгөө энэ мэргэжлээр. Ер нь марийн мэргэжлийн гэдэг бол маш олон жил суралцах шаардлага байдаг. Бас эмч хүн бас тийм байдаг тий. Маш олон жил суралцчиж тэр хүнийгээ имж ангаадаг, халаа идэг гэдэг адилхан бид нар ч гэсэн ер нь бол манай мэргэжлийн онцлог бол бид нар хар багасаа 6 настай байхад л би одоо мэргэжлээ сонгоцсон. Тэгээ энэгээр насан туршдаа суралцаад одоо тэгээ талхаа болоод тий явж байна гэж хэлж болно. Та Монгол Улсын консерваторыг төгссөн үү? Үгүй би 3 дугаар анги хүртлээ Монголдо суралцаад дараа нь хойно сурсан байгаа. Тэгээд хамгийн сүүлдээ Санкт-Петербургийн консерватор доктор хамгаалсан. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуур зориулсан уран бүтээлээр судалгаа хийж хамгаалсан байдгийг. Тэгэхээр Орос улсад нэлээд олон жил амьдарсан байх үү те яг мэргэжлээр олон жил амьдарсан. Одоо миний одоо бараг 3 дахь хэлэгчлэх юм уу та тийм болж байна те. За үзэг сонсогчтой бас илүү төлхөө ойртолж өгч чадчих чинь зарим нас хаана алаа гэж бодож иж магадгүй. Өнгөрсөн жил яг Дучин Мишелийн оролцсон Казахстан улс зохион байгуулагдсан Silk Fest-аар олон улсын тэмцээний финалийн шатыг Гулфайрус эгч битээр хамтдаа суугаад Гулфайрус эгч хөтлөхөөс гадна 6 хил дээр зэрэг орчуулга хийж байсан. Тийм тэгээд яг тэрүүгээр нас манай үзэгчд илүү төлхөө мэдэх байх гэж бодож байна. Тэгээд мэргэжлийн төгөлдөр хуурч багшаас гадна хэлний тал дээр маш авьяаслаг баярлалаа. Синхрон орчуулга хийдэг бас юм авьяаслаг бүсгүй байгаа. За удахгүй биш бүр өнөөдөр эхэлж байгаа шүү дээ. Өнөөдөр эхэлж байгаа Улаанбаатар олон улсын төгөлдөр хууртын анх дугаар фестивал. Анх дугаар гэхээр энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа. Тэгээд ер нь томоохон хөгжилтэй урлагийг дэмждэг орнууд бол яг өөрсдийнхөө нийслэлээр нэрлсэн аягүй гоё олон улсын фестивалууд байдаг шүү дээ. Яг үүнтэй адилаас төгөлдөр хуурын салбар маань ийм гоё фестивалтай болж байгаа юм байна. Энийг ер нь анх яагаад зохион байгуулахаар болов? Санаа анханаас гарав. Сая өөрөө санаач хэлчлээр те. Ер нь дэлхийн жишгээр харах юм бол дэлхийн болон өөрийн нийслэлээр эсвэл хотоороо гоё фестивалууд зохион байгуулдаг. Тэгэхээр бид нар ер нь хараад байсан чи яг сонгодог урлагтай холбоотой Улаанбаатар гэсэн нэртэй фестивал юу байж байгаагүй юм байна. За тэгэхээр хэдүүлээ энийхээ ачаар нэгт сонгодог урлагийгаа хоёрт ер нь бол бид нар зөвхөн уралдаан гэж зохион байгуулах та хэд харуулсан бол фестивал наадав гэж тавьсан байгаа. Бид нарын гол зорилго нь бол ер нь уралдаандаа орол 2 ангилаар хуваагдсан байгаа. Мэргэжлийн болон сонирхчдын гэдэг 2 ангилаар бид нар хүүхдүүдэд бүртгэж авч уралдуулъя. Гэхдээ уралдах нь гол нь биш хоорондоос нэг нэгнээсээ суралцах. За энэ фестивалийн хүрээнд бид нар бол нээлттэй хичээлүүд зохион байгуулж байгаа. Тэгээ манай консерватор догшилдаг олон жилийн туршлагатай мэргэжлийн төгөлдөр хуурч багш нараас тэр хүүхд өөрийгөө тоглож үзүүлээд за тэр хүний туршлагаас нь мэдэж авах тэр багшаас хичээл авах гэдэг тэр нь бол нээлттэй. За хажуугаар нь бид нар бас лекцүүд, воркшопууд зохион байгуулж байгаа. Ер нь бол нийгмийнхаа хүрээнд ер нь урлагийн боловсролыг хэдүүлээ дээшлүүлье гэдэг зорилгоор энэ фестивалыг хийж байгаа. За тэгээд ер нь харсан чи сая бүртгүүл өсгөд бол манай дээр бол сонирхч хүмүүс маш их байдгийг бид нар анзаарлаа. Бид нар бол дандаа мэргэжлийнхэн төвшөнд уралдаанууд зохион байгуулдаг. Маш олон уралдаанд байдаг яг мэргэжлийн төвшин. Яг сонирхчдын төвшөнд яг энэ Монгол улсыг хамааруулж хийе гэдэг дээр харсан чинь манад нийтдээ 307 хүн бүртгүүлэхэд тэрний 250 нь бол
сонирхчтой хүүхдүүд бүртгүүлж ирсэн тий. Тэгэхээр тэрийг бол бид нар бас айгүй сайшааж байгаа. Ер нь бол урлагийн боловсрал гэдэг бол нэг шаардлагатай боловсролын нэг. Одоо үед бол бид нар одоо ийм утсан донтцсон тий. Цахим донтолтонд үүссэн ямарваа нэгэн юмд ингээд хамааралтай болцсон үед бид нарын тарих амрах хэрэгтэй, тарих хөгжих хэрэгтэй болчиход байдаг. Тэгээ одоо бас 10 жилийн өмнөх 1-р ангид орж иж байгаа хүүхд одоо орж иж байгаа 1-р ангийн хүүхд харахад жоохон ялгаатай болсон байлээ. Тэгэхээр анхаарал төрүүлдэг гэдэг юм тий. Бид нар нөгөө TikTok-ийн одоо Instagram-ийн Facebook-ийн story-ны 15 секундын хамааралтай болсон. Тэрнээс илүү мэдээлэл өгөөд хүүхдийг ингээ хамааруулад анхаарлын төвлөрөө ихэд тэр нь бага болсон. Тэр бол яг мэрэгжил дээр хичээлж байхад бол маш их анзаарчихсан. Тэгэхээр за энэ бол болохоо байлаа ёстой төвшөөж хөгжүүлж байгаа. Тэгэхээр одоо дэлхийн жишээ хараад байгаа юм бол олон усууд бол одоо 16-наас хүртэл уцын хороод эхэлчихлээ шүү дээ. Ямар нэгэн цахилгаан юм татаа холбоогүй байх хэвээр өөрөө гараараа бич өөрөө нүдэрээ унш тий. Ямар нэгэн дэлгэцэнд хамааралгүй байх хэвээр гэдгийг бол одоо бид нараас өмнө тэр дэлгэцтэй iPad-а хичээл хийх усууд нь 10 жилийн өмнө орчоод одоо тэр 10 жилийн дараа тэрийг ухаарч эхэлж байна. Тэгэхээр одоо бид нар бол маш их хамаартай харамсалтай нь эцэгчүүд тийм ээ хүүхдүүдэд уцаа өгчээ за чимээгүй суужээ гэл бид нар ингээд суулгачаад өөртөөхөө амрыг удаад. Гэхдээ яг энэ бүдийг хараад байхад бол буруу гэдгийг бид нар ойлгож эхэлж байна. Тэгэхээр урлагийн боловсрол бол энд бол маш их хамгийн одоо гол аврал болох тий хүүхдийн тархийг хөгжүүлэх тал мэдлэгтэй болоход бол хамгийн гол юм гэж хэлж болно. Ер нь урлаг өөрөө за би төгөлдөр хуурч явах хувьд үзэх юм бол бид нар 88 даралтан дээр тарж байгаа. Энэ 10 харуу одоо төгөлдөр хуурд 10 янзын юм тоглож эхэлж байна тий. Тэгэхээр хүний хоёр тарих хөгжиж байна. За үүний хажуугаар миний сонсгол хөгжиж байна. Би нүдэрээ нот уншиж байна. Тэгээ хурууны 10 хурууны энэ мэдрэмжүүд нь хөгжин гэдэг чинь угаасаа одоо би 100 гараараа бичдэг бол миний баруун тарих баруун гараа гэж 100 тарих ажилтдаг гэж ярьдаг тий. Тэгэхээр би хоёр гараараа хоёулангийн тоглож байхад миний хоёр дарах хоёулаа ажиллаж эхэлж байна. Тэгэхээр энэ урлагийн боловсрол маш хэрэгтэй. За дараа нь гарсан STEAM гэж гарсан тий. Science, Technical, Electro, Mathematics гэсэн чинь тэрүүгээр яваад байсан чинь үгүй энэ болохоо байлаа. Хитрхи юм дотгошоо хүнтэй хайрцдаггүй нийгэмшдэггүй хүмүүс бид нар бий болгоод байна. Арт гэдэг юм хэрэгтэй байна гэдэг STEAM дээр A нэмээд арт болгосон. STEM болгосон. Тэгэхээр ингээд дэлхийн жишгийг боловсролыг хараад байхад бол урлагийн боловсрол нэг шаардлагатай. За одоо судлаачдыг харлаа сүүлийн үед хэлж байна. Одоо маш их юм деменцийн өвчин эхэллээ тий. Мартамхай болох, Альцгеймер болох юм тархитай холбоотой. За ковид нь ч нөлөөлөө бүгдээр мартамхай болж эхэлж байна. За тэрний бас нэг аврах юм юу байна? Бас л адилхан энэ урлаг тэг хөгжмөдөх гэдэг нь бол маш их чухал. За хөгжим сонсон ч хүртэл өөрөө чухал. Одоо судалгаанаас байдаг хүүхүүд ээж жирэмсэн үедээ барокко урсгал сонгодог Моцарт гайднуудын Бетховенуудын хөгжмийг сонсоорой гэж хэлдэг те. Тэр нь бас утга нь шүү дээ. Тэр хөгжмийн хэмнэл нь өөрөө нэг зүрхний цогцолтой ойролцоо 60 хэмнэлтэй учраас те хүнийг тайвшруулдаг. За тархийг хөгжүүлэхэд нөлөөлдөг гэх жишээний. Энэ бүгдийг харж байхад бол тэгэхээр энэ урлагийн боловсрол маш хэрэгтэй гэдгийг бид нар хараад. За цаашдаа бол бид нар зөвхөн өөрсдөө мэргэжлийн гэлтгүүгээр одоо нийгэмтэйгээ хамт бид нар хөгжиж иж миний хүүхд ганцаараа сайн байгаад хэрэггүй шүү дээ. Нийгэм сайн байж иж миний хүүхд сайхан нийгэмд амьдрна. Тэгэхээр бид нар нийгмээрээ хамтаа хөгжиж юм фестивал зохион байгуулъя, хамтдаа хөгжиж, өөрсдийнхээ мэдэж авсан мэдлгүүдээ бусдад түгээе, хуваалцъя гэдэг зорилтоор энийгээ хийгээд тэгээд уралдуулаад хооронд нь нэгнээсээ суралцуулаад нээлттэй хичээлүүд зохион байгуулаад, воркшоп зохион байгуулад. За энэ дээр бас нэг тодтогч хэлэх юм бол тэгээд одоо харсан чинь маш их хүн гэртээ төгөлдөр хурд болж эхэлсэн байна. За манай ер нь Монголд бол мэргэжлийн хөгжим хөглөөж гэдэг хүн маш ховор. За 1 2 л байна. Тэгэхээр за үүний өрөөнд бас ингэж үлдэж болохгүй хэдүүлээ дараагийн залгамж халаа одоо маш их хөгжимд бий болж байгаа тэрийг хөглж арчлах хүн хэрэгтэй гэдэг учраас бид нар Москвад байдаг юм яг мэргэжлийн хөгжим хөглөдөг сургалтын газар байдаг. Тэрнтэй холбогдоод та хэд одоо манай Монголд ирээд ийм сургалт зохион байгуулад манай дэрийн хөгжим хөглөөчд нэг шаардлагатай байна гэхээр бид нар хэлэлцээ хэрэгэл 8 сарын сүүл 9 сарын ихээр бид нарт одоо яг мэргэжлийн хүмүүсээр тэнцэнэ бид нар одоо удахгүй юуг нь зарлана нээлттэй болгоод хөглөөчдийгөө сурахаар тэр нь бол сертификаттай суралцаад лекцийн хичээл ганцаарсан хичээл практик хичээл үзээд дараа нь шалгалтаа аваад шалгалтаа өгч тааж чадах юм бол сертификат одоо та мэргэжлийн хөгжим хөглөөж болох боломжийн бадар бас нэг гэд ажиллаж байгаа. Ямар гоё нэрэлстэй мэргэжлийн хөгжим хөглөөж олддгүй юм билээ ш. Зүгээр яг практик дээр нөө телевизийн төсөл дээр хөгжим хөглөх хүн нэлээд ажиж олж ирсэн. Би тэгээд яа тийм цөөхөн байд юм бол гэж яг одоо тухайд баг 6 жилийн өмнө хаа тэгж бодож байсан. Нэр айгу цөөхөн байд юм биш үү? Тэгвэл та түрүү хэллээ л яг төгөлдөр хууртай холбоотой тэмцээнүүд маш их болдог. Гэхдээ зөвхөн мэргэжлийн хүмүүс оролцдог гэдэг. Энэ одоо сонирхогч мэргэжлэгээ хоёр төрөлд хуваачаад байна шүү дээ. Тэгэхээр
маш олон хүмүүсийг хамруулахаас гадна насны ангиллуудын ч гэсэн ингээд бас ангилжлал өгжил байгаа байх л та. Тий, тэгсэн бид нар 4 ангиллаар хуваасан байгаа насны ангил. Юу н өсвөрийн төгөлдөр хуурч тий. Өсвөрийн гэдгээр авсан 17 нас хүртэл бид нар ингээд ангиллаар нь хуваасан байгаа хүүхдүүдийг. Одоо яг 10 жил суралцж байгаа. Тий, ээж аав нь хүүхдийнхээ боловсролд анхаардаг тий. Тэр хүмүүс яг наслаар нь ангилаад тэгээ яг манай сургууль чинь бас нэг онцлог сургууль шүү дээ. Нөгөө шатлсан сургуультаараа явдаг. Нэгдүгээр ангиас хүртэл мастрын төвшөнд бид нар бүх одоо боловсрол байх төвшин юу вэ? Тэгээд тэр бүх төвшөндөө бид нар хичээл явуулдаг, сургалт явуулдаг учраас тэгээд тэрнийгээ бас харгазаж үжээд яг томчууд бол өөр зохион бол яг ингээ хүүхд гэдэг урт тий энэ нийгэм гэдэг учраас эцэгийнхээ бас боловсролыг хамт хөгжүүлэх гэдэг утгаараа бид ингээ өсвөр үе гэж авсан байгаа. Тэгээд түрүүн таны ярианд айгүй гарсан л да. Бид нар яг энэ цаг үед технологитой хамтдаа хөгжихдээ бас урлагийн боловсролыг давхар олгож иж хүүхдийг одоо олон талд авьяастай болох гэдэг шүү дээ. Ур чадварыг суулгах гэдэг. Тэр утгаараа бас хүүхдрүүлж хэлж байгаа л гэж харлаа. Таны ярианаас тэгж ойлголоо. Тэгээ олон улсын гэхээр мэдээж олон улсын бас оролцогчдод оролцох байх л та. Тэгээ оролцож байгаа манад солонгосоос хүүхдүүд бүртгүүлсэн байлээ. Одоо хятад усаас манай хажуу хөршөөс тий хүүхдүүд бүртгүүлж орж ирлээ. Тэгэхээр айгу сонирхолтой байгаа даа л да. Тэгэхээр цаашдаа бол энэ бол зөвхөн эхлэл тий анхны гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө наадам гэдгээр яг 100 байдаг учраас цаашдаа бол бид нар илүү гоё нээлттэй талбай дээр тийм ээ гоё талбаануудыг сонгож авах. Одоо манай Монголын 100 бол дэлхийд байдаг хамгийн гоё 100 шүү дээ. Тэгэхээр сүүлийн хэд оног л онцгой болчихлоо. Тэглээ. Одоо тэгээд яг уралдаан фестивал нь ямар одоо талбай дээр болж байгаа? Одоо манай Монгол Улсын консерваторийн тий юун дээр концертын заалан дээр нь танхим дээр нь болно. Манайх 2 заалтай шинэ сургууль, хуучин сургууль гэдэг AB заалан дээр тэрэн дээрээ тэр газар буюу нээлттэй хүмүүс ирж үзэж болно. Өнөөдөр 10 цагаас бид нар албан ёсын нээлттэй хийх гэж байгаа. Өнөөдөр маргааш 2 өдөр уралдаан маань болоод дараагийн өдөр бид нар нээлттэй хичээл манай 5 багшаас нар бас юу өссөн байгаа нээлттэй хүмүүс бүртгүүлээд манай 5 багшаас өөртөө сонгоод нээлттэй хичээлээ авч болно. Тэрний дараа өдөр бид нар ийм workshop лекц маягаар бас нээлттэй хилцүүл хийх гэж байгаа. Тэрний нэг нь би өөрөө оролцож байгаа. Сонгодог хөгжим ба хүүхдийн боловсролд нөлөөлөх нийгэм нөлөөлөх гэдэг сэдвээр би өөрөө нээлттэй лекц хийх гэж байгаа. Тэгээ эцэг эхчүүд нээлттэй шүү, эрэлцээрээ хөдөлөө харилцан ярилцсангаа тий өөр тулгамдж байгаа асуудлаа яагаад энэ боловсрол урлагийн боловсрол сонгодог хөгжим нь чухал байдаг вэ хүүхдийн хөгжилд гэдэг утгаар мөн манай одоо 2 дугаар курс урчж байгаа Орших гэдэг оюутан манайгаа жаз хөгжмөр төгөлдөр хуурч тэр маань ер нь чөлөө сэтгэн импровизац гэж юу юм те яаж тэрийг хийж болох вэ гэдэг бас аюу хөөрхөн workshop хийх гэж бид нар төлж байгаа. За тэрэн дараа нь тэгээ нөгөө юуны уралдаанд төрүүлсэн хүмүүсийн гала концерт тийм ээ эсвэл тэгээд дараа нь бид нар өөрсдөө багш нарын нэгдсэн бас тоглолт хийхээр ингээд төлөвлөж ажиллаж байгаа. Таны хувьд бас нээлттэй нэг хичээлийн орно гэж байна тий. Сэдвүүн нас их таалагдаж байна. Та тэгэхээр яг энэ мэдээж хэдэн цагийн лекц байх бол за нэг цаг гарan тий нэг 2 өсөрөөд одоо асуулт хариулт гэдгээр нэг 2 цаг болох байх. 11 цагаас бид нар төлөвлөсөн байгаа. Та ихтэй энэ лекцээсээ бидэнд бас яг одоо сонсож байгаа үзэж байгаа эцэг эхчүүдэд яг энэ бас урлагийн боловсрол тийм дундаа сонгодог төгөлдөр хуурын хичээлээр дамжиж хүүхдийг юу нь яаж ур чадвар сэтгэл зүй болоод бие төлөвшөлтээр нь яаж өөрчилж болох юм бэ? Та нэг бас гоё танилцуулбал. За төгөлдөр хуур хөгжим маань ер нь хаана хөгжим гэж явдаг тий. Өөрөө нэр нь хүртэл төгөлдөр гэсэн тий. Ер нь бол төгөлдөр хуур хөгжим одоо тайзан дээр найрал хөгжим ахаар 100 хэдэн хөгжмийн зөмсг суудаг. Тэрийг оруулдаг хөгжмийн зэмсгийн нэг байгаа. Та гэд анзаарсан бол дууч нь бол ямар ч хөгжмийн зэмсэг дандаа ардаа төгөлдөр хуурчтай хамт хөгжмөд чийдэг. Тэгэхээр бид нар бол гол хөгжмийн зэмсгүүд нэг. За энэ хөгжмийн зэмсгүүдээр тоглонгод хөгжмөдөхөд юу гэхээр бид нар 2 гараараа хөгжимж байгаа. 2 хөл орж иж байгаа, педаль орж иж байгаа тийм ээ. Би 2 чихээрээ сонсно, 2 нүдээрээ хардаг жишээ тийм ээ. Нотуудын бүгдийг харж байгаа. За манайх дээр бас нэг онцлог нь бол бид нар 2 түлхүүр дээр бид нар нот уншдаг. Одоо 5 зураас дээр тийм ээ. Тэгэхээр 10 зураас болчих чинь гişүг. Тэгээд дээдлийнх нь сол түлхүүр доотлийнх нь фа түлхүүр. Тэгэхээр нэг дараа би уншиж байхдаа би 2 түлхүүрд ингээ нот уншаа сууж штт. За тэгэхээр миний тарих өсвөөсөө бай гэж чинь тийм ээ. За дараагийн юм нь бол маш нэг холбоотой юм нь бол тоо. За заримдаа хүмүүс хэлдэг манай хүүхд аягүй гоё дуулаад бүжиглээд байна гэдэг. Яг гоё дуулж бүжиглсэн хүн болгон бас яг мэрэгжлийн өндөр түвшний хөгжимчин болж чаддгүй. Маш сайн тарих хэрэгтэй, толгой хэрэгтэй. Яг тоо боддог толгой хэрэгтэй. Яагад бол хөгжмийг харах юм бол бид нар дандаа одоо
хуруунаас эхлээд 1-р хуруу, 2-р хуруу гэж тоо яриад эхэлж байгаа. Химнэл гэж байгаа, ритм гэж байгаа. Тоо бол 1 2 энэ чинь хэд тоолдог нот, 2 тоолдог, 3 тоолдог, 5 тоолдог нот гэж тоон хүртэл ингээд. Нотны хоорондох зай хэдэн тооны зайтай байна гэл те. Аккорд гэж энэ аккордуудыг та одоо гитар тоглодог хүмүүс харамууд ингээд үсэг тавингуудаа ингээд тоонод баждаг. Тэр аккордууд чи яаж зохицол нь яаж үүсдэг гэдэг тэр хэлж. Тэгэхээр дандаа ийм тоотой холбоотой юм байдаг. Хим худлаа илүү Платон хэлсэн байдаг. Хөгжим бол математикаас илүү математик гэж. Дээд зэргийн математик байхгүй. Тэгэхээр маш сантай. За тэгээд ийм зузаан бид нар нотуудыг чийжил тайзан дээр гаргадаг. Тэрийг чийжлэн гэдэг чинь бас адилхан тарих ажиллаж байгаа. За нэгт таны хүүхдийн чихэн гэж сонсгоод хэл сурахад маш амар болж байна те. Тоо ороод ирж байна. За би тоог нь хүсөөс үгүй та өгтөр өдөр болгон бодвол чиглэж байгаа гэсэн өдөр хөгжим тоолж байгаа. За хоёр гарт чинь хоёр өөр төлхөр байна. Тэр хоёр төлхөрөө би ингээ нэг дор унших хэрэгтэй. За дараагийн байдал нь бид нар нөгөө дандаа сууж хийдэг учраас юмыг нухад хийдэг тийм ээ. Нэг юмыг авчаал дахин ягаад хөгжимчд болон спортынхан одоо бид нар 4 жилийн циклэр спортынхан дэж байна тийм ээ. Олимпиад нөгөө олимпиас нөгөө олимпиад 4 жил нэг юм дахин давтаж хийгээд байна шүү дээ. 4 жил 365 өдөр 4 жил хэдэн хоног тийм ээ. Дахин давтчих тэр хүн олимпиад үрдэнгөө яг тэрнтэй адилхан бид нар хөгжим нэг зохиолыг авчаад хэрэгтэй бол 4 жил нэ 2 жил нэ 3 жил нэ дахин давтчих тайзанд гаргаж чанд жагаад 3 минутын төлөө би амьдралынхаа 48 цаг хугацаа тэрэнд зориулж байгаа. Тэгэхээр нарийн ажиллагаа хийж сурна. Нэг юм дээр маш нарийн ажил тэр өнгө болгоны тууштай болно. За тэгэхээр танаа хөвт явах төвчээртэй болно гэсэн үг. Маш их төвчээр суун юмны ард гарна амархан бууж өгөхгүй те. Одоогийн бас нэг юм бол бүх юм бэлэн болсон чи хүүхдүүд хитрхи бэлэнчлэнгүүтээ хурдан ингээ уйддаг. Хурдан шантардаг болчлоо. Одоо манай бас хүүхдүүд бид нар ч гэсэн бас буруу талынхаа вижид бүх юм хитрхи их бэлдэж өгдөө те. Тэгэхээр амархан шантрахгүй, бууж өгөхгүй, юмны ард гарна, тууштай болно, төвчээртэй болдог. Ийм байгаа да. Найс. Нөө зүрх рүү орлоо гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ төвлөр хоорыг хүүхэд болгон сурах боломжтой юм уу? Боломжтой. Ер нь бол одоо зарим хүмүүс би солгоолоотой одоо би бараг сонсолгүй гэж байхгүй. Та хэрвээ зөв хичээлээ дуулаад өөрийгөө хөгжүүлээд ямар ч солгоо гоё цэвэрхэн болгож болно. За тэгвэл бас дээрэс нь ерөнхийдөө миний анзаараад байдаг зүйл төгөлдөр хуурсан дандаа юм биеийн галбар талаас, биеийн хийц талаас аягүй гоё зэгцтэй харагдаад байдаг юм. Тэгэхээр төлөвлөр хуурч гэсэл бүжигчт нь илүү гоё байх л та. Гэтэ яг бид нар шинэ тайзны гардаг учраас тайзанд гарна одоо бид нарын хүн хараа сууж бид нар одоо тайзны хүмүүс аштай хөсөөсөөгөө тайзанд гарч ийн. Тэгэхээр тайзны соёл гэж юм бас байх та тий. Тэрийг бас хүүхдийн суултнаар бид нар дандаа харна, зөв суухыг харна тий. Гэтэ яст буруу суух магадлал байна л та. Тэгэхээр жоохон ачаал орж ирнэ. Гэтэ одоо спортыг хослуулах хэрэгтэй хүүхдийнхаа. Одоо бас нэг анзаарч аав хөдөлгөөнгөө болчиход байна. Хүүхдүүд маань дандаа ингэ бас суунгаа адилтай, нурууны асуудалтай хүүхдүүд маш их болж эхэлж байна. Тэгэхээр ер нь бол урлаг спортыг бол дандаа хамтд нь авч хүүхдэл аягүй сайн хөрөнгө оруулалт хийгээвэл хамгийн илүүтэйгээр тэр гоё хувцас, гоё хоолноосоо илүү боловсролтно. Тэгээ биеийн хөгжилт нь тэг спорт болон оюуны хөгжилт нь бол хамгийн энэ дөрөв эцэг тэнд нь анхаарах зүг болоо гэж би боддог. Яг нэг мянга сонсохоос нэг үзэх гээл тэгдэг л та. Гэхдээ нэг сонсоод нэг ойлголт аваад түүнийгээ баталгаажуулаад очиод үзвэл бүр илүү ойлгомжтой байх болоо гэж бодож байна. Өнөөдөр 10 цагаас нээлтэн дээр нь ер нь бол бүх өдрүүд нээлттэй байгаа юу? Бид нар өнөөдөр албан ёсны нээлт 10 цагаас эхэлж байгаа. Тэгэл шууд 11-аас уралдаан маань эхэлж байгаа. Англиар хуваар тавьсан. Маргаас баш бүтэн өдөр бид нар өглөө 9-аас эхлээл нөгөө бүтэн өдөр хүүхдүүдээрээ сонсоод тэгээ оройд нь дуусч байгаа. Тэгээ маргааш нь бид нарын лекц хичээл дараа нь бид нар нөгөө шагнал гардуулах албан ёсны тоглолт маань болно. Хүүхдэд дагуулж чад нэг хараад тий нэг өөртөнд нь сонсгоод үзвэл гэхдээ ер нь нэг юм дургүй хүүхдийг ер нь дуртай болох боломж байдгүй. Та одоо бас өөрөө докторийн зэрэг хамгаалсан бас багш хүн тий. Тэгэхээр эцэг их нь бол энэ төгөлдөр уур сурах. За ер нь төгөлдөр уур гэлтгүү хөгжмөр хүүхдээ одоо төлөвшүүлэх нь сайн юм а гэдгийг ойлгоод эцэг эхчүүд өөртөө авчиад өгөлтөө тий. Тэгтэл хүүхэд дургүй байвал тэрийг яаж дуртай болох вэ? Ер нь одоо дэлхийд байгаа дийлэх мундаг төгөлдөр хуурш бүгдээрээ хар багасаа дуртай байсан гэж хэлэхэд хэцүү. Тийм. Ямар ч юм дээр бол хүүхэд штэ. За тэгээд яг тэр үед нь ээж аав нь хүүхдийгээ сонсоод энэ дургүй байсан гэж аваад гаргаал тий. Өөр юмор. Тэгээд тэр нөгөө нас би гүйтсэн хоон тэр хүүхдээ яадаг гэхээр ээж аавтай хэлдэг. Та нар тэр жоох хүүхдийн өвөө сонсоод байхдаа яадгийн тий. Тууштай аваа явчихгүй яасан юм бэ гэдэг яриаг бол би маш их сонсч ийсэн. Тэгэхээр ер нь ямар ч юмн дээр бол за манай дээр бас нэг утгатай байна эцэгчүүд. Ингээд аваачаад багш татчихдаг.
давтлага хэлэхгүйгээр өөртөө тий, оролцохгүйгээр. тий. Эцэг их хүүхэд ээж аав энэ гурвалсан юм байж ич ямарваа нэгэн юм дээр үр дүн ганц хөгжим биш. Ямар ч салбар дээр. Дандаа эцэг их хүүхэд багш гурав хамт явж ич л та үр дүнгийн үздэг л байхгүй юу. Хөгжим байна уу, спорт байна уу, шатар байна уу, юу юм мэдэхгүй. Юу ч байсан ч хамаагүй. Тий? Хүүхэд бол хүүхэд. Тэр бол хүүхд зангаагаар нь та би гүйтсэн хүн хариуцлага хүлээн энэ хүүхдээ би сайжруулахын тулд өөрийнхөө олж авсан мөнгөө тэрэндээ өгч чинь тийм ээ. Тэгээд цаг байна. Санхүүгийн бас юу байна тийм ээ. Зарлаг гарч ийн. Тэгээд тэр чинь бүх юм ч ингэж. Тэгэхээр тэрнийхээ үр дүнгийг та үцгий хөвшмөл өөрөө хамтарч тэр хүүхдээ хянаад давтуулаад хамт явж ижил та үр дүнгийн гаргана. Зүгээр аваач би мөнгөний төлцөө одоо энэ багш явуул яадаг гэж тэгвэл уучлаарай. Үр дүн гарах магадлал бол маш бага. Энэ л манай Мишель сайн мэдэх байх та. Тэгээ манай Мишель ч өөрөө бас бөмбөрчин. За. Тийм. Тэгээд хүүхд насыг сонгодог хийлийн ангид суралцдаг. Эцэг эхийн оролцоор Мишель хэрэг чухал байна. Яг энэ сонгодог хөгжин дээр. Мэдээж чухал та. Яг тэгээд нэг 1000 сайн багш нар явуулаад тэгээд бид нар өөрсдөө дэмжихгүй бол бас хэцүү л дээ. Тий. Гэхдээ яг хүүхдэд яг тэр багш нь хүүхдэд яаж хөгжмөө хайрлах уу, яг энэ юм ингээд заавал нэг юм чи ингээд байнга ингээд давтах хэрэгтэй гэж загнах биш. Аль болох энэ хүнд нэг тийм анхаарлын тат ч юм уу нэг тийм нэг хайрлуулах хэрэгтэй л юм шиг байна. Яг зөв. Би бол одоо бас багасаа мэдээж хөгжмөд одоо ингээд бас тоглож байгаа. Тэгээд манай аавч бол миний хөгжмөд бол ерөөсөө оролцож байгаагүй хэзээ ч. Яг хамгийн дөрөнд бол аав намайг хөдөлж хөгжмөлөө оруулжсэн. Тэгээд тэрнээс хойш бол ер нь бол би өөрөө ингээд яг одоо сүүлийн бас одоо 20 хэдэн жил ингээд хөгжмөл тоглож байгаа. Гэхдээ манай анхны багш бол надад ингээд бас ингээд хөгжмийг ингээд маш муухайгаар намайг амар дурлуулсан л та. Тэгээд за хөр хөгжим гэхэр чинь ер нь л хүн бол ингээл бөмбөр тоглохоо гэж за тэгээд бөмбөр тоглоё гэдэг яг мэржлийн байгууллаар очихоор чинь мэржлийн сургуулиар очихоор жоох хөвгт бол дандаа бөмбөр л гэж төсөөлж байгаа шүү дээ. Тэгээ манай багш бол намайг за ингээд энэ бөмбөрийн энэ ком бөмбөр байгаа тэр бөмбөрийн комд орж суугаад тоглоод үзтээ гэдэг. Тэгээд хин чинь жоох хөвгт надад нэг хэдтэй чинь 7 8 тал байсан баг та. Тэгээд надад ингээд бөмбөрөө тоглоход бол юу ч мэдэхгүй зүгээр л тэр цогцолтуудыг аваад аюу гойсон баггүй. Тэгээд за орох уу гэсэн. За хичээлдээ орё гэдэг. Тэгээд сургуулиар орж исэн. Тэгээд сургуулиар ороод эхний хичээл дээр би нөгөө бөмбөр дээр буцаас суухан багтаа гэсэн чинь манай багш юун дээр суучаа одоо бос гэх. Маа гэдэг тэгээд нөгөө гарны одоо нэг юуг нь суурийн тайханд бол бас модон дээр зогч юм уу, эрдэн дээр зогч юм уу, тийм дээр шуулан өгч байгаа. Тэгээ би за энэ яг юу л орчваа гэдэг. Тэгээд зөвлөд тэнцээ нэг жоохон ер нь ганц 2 сар явж байгаа л тэгэл өөр ер нь дурлаад. Тэгэл тэр чигээр одоо нэг сашгүй бас ажлынхаа хажуугаар гэл хөгжмө хийж энэ. Тийм. Ер нь бол бас багш чухал. Тийм байна. Ямар багш дээр орж ийн тэр хүүхдүүд дурлуулж чадж байна, анхаарлын татчихдаг нөгөө бол ер нь бол тэр чин ганц хөгжим гэдэг бүх юм дээр. Өөрийнхөө эхлэл хэсэгт бол яагаад энэ хөө фестивалыг зохион байгуулах болсон. За ер нь бол сонгодог хөгжмөн төр дундаа төвлөр хуурах хөгжмөн хүүхдийн одоо ирээдүйн боловсролд ямар хэрэгтэй юм бэ талаар бид нар ярилцлаа. Харин яг энэ цаг мөчид бол фестивал руугаа төлхөө анхаарлаа хандуулъя гэж бодож байна. За фестивалд мэдээж олон улсын чанартай учраас бүрэлдэхүүний хувьд тэр дундаа шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд бол дандаа олон улсын зэрэгтэй томоохон одоо уран бүтээлд ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Түүний нэгэн таваас өөрөө нээлттэй хичээл дээр бас орно гэжсэн бас шүүгчээр ажиллаж байгаа болоо. Тэгээ ер нь шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулбал. За манай шүүгчд бид нар 4 англи учраас 4 юм англи дээр тусдаа шүүгчд гаргасан байгаа. Тэгэхээр манад нийт 12 шүүгч ажиллана. За 12 шүүгч маань бүгдээрээ манай Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төвлөрөх хуурын багш нар байгаа, олон жилийн туршлагатай багш нар маань оролцож ажиллах шүүх болно хүүхдүүдийгээ. За нээлттэй хичээл дээр бол манай Гавьяат багш, Чадраа-Балын тунгалаг багш маань байгаа. Манай доктор профессор Шарат Цэрэн багш маань, манай төвлөрөх хуурын тэнхимийн эрхлэгч Овёрдэн багш маань. За манай олон жилийн туршлагатай Орхон багш маань орж иж байгаа. Тэгээд Лав Сүрэн багш маань ингээд 5 багш маань бол нээлттэй хичээл хийхээр нээлттэй бид нар мэдээлэл тавьсан байгаа. Тэгээ энэ 5 багшаас та хэд сонгоод заавал энэ уралдаанд ороогүй ч гэсэн та энд бүртгүүлээд хүүхдүүгээ сонсуулах бол боломж бол нээлттэй байгаа шүү. Заавал уралдааны оролцогчноор бол энэ нээлттэй хичээл зуугаалгүй. Тэгэхээр угаасаа энэ нээлттэй манай Facebook дээр тагад Улаанбаатар пиано фестивал гэж таах юм бол манай хуудас байгаа. Тэр хуудасаар
мэдээллүүдийг аваад манай энэ багш нар дээр бид нар ингээ Google Form үүсгэсэн байгаа. Та өөрийгөө бүртгүүлээд ямар зохиол тоглохыгаа тэгээд тэрэн дээрээ бичээд тэр багш нарт дундаас өөрөө нэгийг сонгоод энэ багш нар дээр нээлттэй хичээл авах боломжтой. Та хэрвээ манай сургууль сурдаггүй гэхдээ өөрөө сонирхдаг хөгжим дуртай төгөлдөр хуурч хүүхдүүд нь байгаа бол хүүхдүүдэд бүртгүүлээд нээлттэй хичээд оролцох боломж байгаа шүү гэж хэлмээр байна энэ ташрамд. Монголын ер нь бол төгөлдөр хуурчдын одоо энэ урд чадвар олон улс төр нь хэрд үздэг бол гинт нэг ус сонирхолтой санагддаг та. Манай хөгжимчд бол маш сайн байгаа. Бид нар ч нөгөө хуучнаар Оросын школоор манай сургууль чинь бий болсон шүү дээ. 57 онд анхудаа төгөлдөр хуур мэргэжлэр элтэй аваад Оросын Москвадаар ЦМШ-га Центральная музыкальная школа гэдэг төв хөгжмийн сургууль гэж одоо консерваторийн дэргэд байдаг. Яг одоо манайх ч гэсэн нөгөө дээд сургууль консерваторийн дэргэдээр манай дээр бол энэ хөгжмийн сургууль маань байгаа. Тэр хөгжмийн сургуулийн бүх энэ төлөвлөгөө боловсруулалтыг манай сургууль дээр авч нутагшуулаад тэрүүгээр бид нар ийм шатлсан сургалтаа болсон байгаа. Ер нь бол яг ийм шатлсан сургалтаа сургалт бол ер нь бол Орос школд ер нь байгаа. Дэлхийд даяар бол бусад газар бол дийлэгтэй надад хуваараа өөртөө суралцчаад дараа нь яг би хөгжимчин болно гэхээр дээшлүүлээд яг консерваторид нь орж их сургуульд нь бол суралцдаг. Амж шиг байдаг. Тэгэхээр бол одоо тэр үеийн одоо энэ удирдлагад бол ер нь бол баярлаа гэж хэлж болно. Бид нарт бол яг ийм хар багасаа мэрэгжлийн манайх ч ганц хөгжимчин биш те бүжигч байгаа, сонгодог бүжиг, ардын бүжиг, манайх цирк байгаа. Дэлхийд байдаг циркийн урлаг манай дээр байгаа. Одоо нарны циркийн гол жүжигчд нь манай төгсөгчд байна тийм ээ. Юун дээр дээшлээд гэхээр манай дээр бол юу байгаа нөгөө дууны урлаг те дуулах урлаг. Яагаад дуулах урлаг дээш орж иж нөгөө хүний хоолойны мутац гэж явагдана тийм ээ. Бид нар гармоноос хоолой өөрчлөгдөн шүү дээ. Би багадаа өөрний хоолойдоо дараа миний гармон бүх юм төлөвшөөд мутац нь явсны дараа миний хоолой нэг өөр болж хуурж байгаа. Тэгэхээр тэр нь болж түлж зогсны дараа бид нар 18 наснаас дуулаач авдаг тийм ээ. За тэгээ шүү манай дээр дээд дээр бас манай нэг онцлог энэ дашрыг бас ашиглаад дурдчихээн. Би сая манай орших гэж Азийн оюутан гэсэн тийм ээ. Манайх бол одоо нэг 10 жил болж яг мэргэжлийн төвшөнд бакалаврын төвшөндө жаз ангитай болсон байгаа. Бид нар жаз хөгжимчдийг бэлд одоо гадуурын тоглоодоо бүх жаз хөгжимчд бол манай сургуулийн оюутнууд төгсөгчд байгаа. За өвнийг бас ашиглаад хэлэхэд 7 сарын 6-наас 10-ны хооронд анх удаа Азийн төвшөнд Монголда биш Азийн төвшөнд анх удаа жазын хөгжмийн сургуулиудын маш том 40 гаруй улсаас 150 хөгжимчд ирж маш том фестивал, конференц уулзалт болно. Монголоос болон нэрийн талаар сонссон. Азтай анх удаа. За тэрнээс 3-4 нь бол бүр Грэмми шагналтай хөгжимчгүүд орж иж байгаа. Оо яа. За тэгэхээр энийг бас сайн мэдээлэлд аваад очих газарт нь очиод манад хизээж юм боломж бол өдөр болгон гарч ирэхгүй. Энэ зөвшөөрлийг авахд бол Америкт өрсөлдөж иж энийг бид нар авсан байгаа. Одоо манай энэ жазынхан багш нар нь те энэ зохион бол манай мантхаа гэдэг айгуу сайн бүсгүй байгаа яг жинхэнэ зохион байгуулалт энэ бүгд ингэж сууж тэр ууггүй хөдөлмөрлж иж энэ юмыг бүтээж байгаа. Тэгэхээр бас 7 сард маш том гоё наадам болох гэж байна. Ер нь манай сургуулийн жил бол маш олон наадам дараа ингэж дараалж байгаа. Яг зуны надлар сарыг сайхан л ашиглаж ил гэсэн. Тэр үед нь цагаагаар гоё байгаасаа. Тэгэхээр эн чинь бас нэг тал нь аялал жуулчлалыг татах бас боломж ороод ирж байна тийм ээ. Манай наадам ч гэсэн адилхан. Ер нь бол бид нар цаашдаа ганцхан хөгжимчдэрээ биш өөрсдийнхөө тоглолтыг бусдад түгээх тэгээд дэлхийд бас гарах тавцсан бий болох те. Сая өөр асуучлаа. Манай хөгжимчд ямар төвшөнд байдаг вэ? Манай хөгжимчд би сая илээ юм шатлсан сургалтаар явсан учраас манай хөгжимчдийн ур чадвар бол маш сайн. Манай дуучид бол аль хэдийнэ дэлхийд тавцсан гарцсан та бүгд мэдчихэе те. Одоо баритон бүдүүн хоолойнууд бас баритон хоолойнууд бол дэлхийн сангийн сайн гэсэн баритонд бол одоо Монголын нэр дурддаг болсон. За тэрнтэй адилхан Чайковскийн энэ биш Тэдоны хамгийн шилдэг концертмейстер манай төгөлдөр хурж Батэрд авч ирсэн шүү дээ. Оо за. Тэгэхээр бол манай хөгжимчд бол ер нь сайн цаашдаач бүр илүү бид нар сайжрах бол зорж ажиллаж байгаа. Тэгэхээр өргөн цар хүрэг хамарсан ийм том фестивалууд бас Монгол улсад зохион байгуулагдаж чад. Үнэхээр гэргэн үний бас бол үнэхээр баяртай байна. Бас айгу бахархалтай байна л да. Тэгэхээр яг энэ Улаанбаатар олон улсын төгөлдөр хууртын фестивалд оролцож байгаа хүүхдүүдэд бас ямар өгөөжтэй байх бол ер нь мэргэжлийн болон сонирхолтой гэж хуваагдаж байгаа. Эдгээр хүүхдүүд маань яг энэ фестивалда төрүүлсэн хүүхдүүдийн жишээлбэл ямар одоо гоё үүд хаалга тэднэрт нэгдэж байгаа вэ? Яг бид нар бол яг мөнгөн шагналтай. За тэгээ өөрийгөө бас үнэлэх, бусдаа суралцах тий. За сонирхчдын хувьд бол манай яг мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах тийм ээ. Өөрийнхөө алдаа оноогоо мэдэх, сайн талаа мэдэх тийм ээ. За миний энэ сайн тал тэгэхээр энэ сайн талаа илүү сайн хөгжүүлэх тийм ээ. Тэрэн дээр бол бид нар зөвлөгөө өгөх. За хэрвээ боломж нь гарч
байвал бид нар бол ер нь бодож байгаа. Гэхдээ тэрийг бол одоогоор 100% мэдэхгүй байна. Манай сургуульд сурах боломж хэрвээ бүрдэх бол бид нар гэхдээ хязгаартай шүү дээ. Манай улсын ганц сургууль ангийн бүрдэл гэж байгаа тийм ээ. Тэгэхээр нэг ангид бол төдөн хүүхэд байгаа. Тэр хэрвээ ангид нь ямар нэгэн одоо нэг хүүхэд эрүүл мэндийн шалтгаанаас сургуулиас гарсан элевизийнхэн гадаад руу шилжсэн гэхээр бас хүүхдүүд сургуулиас өөр тийшээ шилждэг. Тийм нэг боломжтой байвал бид нар ангилынхаа насныхаа ангилтай боломжтой хүүхэд бол ер нь сургуульдаа илсүүлэх бодлогыг бас бодож байгаа. Гэхдээ бол тэр бол 100% биш. Тэр нь бол аяа сайн харах тийм бодлогыг бас харж байгаа. Тэгэхээр бид нар бас тэрийг дэмжих боломж бол байгаа. Манай сургууль дээр суралцах боломжийг бид нар бас харж үзэх талаас бодож байгаа. Би яг дотроо гэж бодож ерөнхийдөө асуусан л та магадгүй сонирхож хүүхдүүдийн хувьд Монгол Улсын консерваторид элсэн орно гэдэг чинь өөрөө асар их одоо шат дамжлагтай байдаг шүү дээ тий. Тэг сайн бас хүүхдүүд чинь нэлээд удаан хичээлж ийж хувийн багштай байж түүндээ ингэж бүр сэтгэл зүрхээ зориулж ийж бүр ээж аав нь ингэж хамтарч ийж тэгж шалгалтаа өгдөг юм байлээ. Зүр бүжиг дээр харахад л яг тийм байгаа байхгүй. Тийм манайхтар ч одоо бид нар чинь нэгдүгээр ангид 15 хүүхэд авлаа гэхэд тэр төгөлдөр хуур дээр тий 500 600 заримдаа 1000 хүүхэд бүртгүүлдэг тий. Тэрний дотроос бид нар ингээ шүүж авч явах гэдэг чинь ер нь 4 шат дараалтай бид нар авдаг. Эхлээд 3 шат ингээ шалгалт 3 шат дараалал шат. Дараагийн шат нь бид нар хичээлдэг тэр хүүхдтэйгээ хичээлээд гэхдээ зарим хүүхдүүд ингээ харахад хөөхөн мөртлөө хичээлэхэд аягүй хэцүү хүмүүс байдаг тийм юм ойлгочод ингээ харахад аягүй сэргэлэн яг ингээ хичээлээд иглэнгүүд хилээд байгаа юм ингээ шууд авч чадахгүй тийм аягүй удаан эсвэл гар нь тайхад эвгүй байх жишээ тийм бид нар шинэ гар хуруугаар бүх юм хийдэг учраас тэгээ бид нар хичээлж иж энэ хүүхд ер нь цаашдаа энэ хүүхд хичээлэхэд боломжтой юу гэдэг юм бас харж иж тэгээ 4 шат дараалж иж тэгснийхэн дараа за энэ хүүхд өстой болохоор хүүхд яад бид нар чинь тэр хүүхдийг манай бас нэг онцлж бид нар ганцаарч хичээл ордог шүү дээ. Нэг багшаавын тийм ээ югаар явдаг. Би одоо 1-р анги 6 настай хүүхдийг авлаа гэж би 12 төгсөн 18 хүртэл 12 жил одоо яг л миний хүүхчиг болсон. 2 дахь ээж нартай байдаг. Ганцаарч хичээлдэг учраас тэр хүүхдийн бүх юмыг хараа сууж за өнөөдөр энэ хүүхд болохоо чи өвдсөн юм уу яатсан ингээд тинейжер нас нэг л сонин эмород хаяж энэ ясын дорлцсон юм уу гэх тийм. Жишээ нэ тийм тэр бүгдээ бид нар анзаар суужаад өнөөдөр хоолоо идсэн хувцас өмсөн ямар хувцас өмсөн гэх жишээ нэ тийм ээ. Тийм яг л ээж аавшиг л болчдөг байхгүй манай мэрэгчлээч гол онцсон. Тэгээ бид нар насан туршдаа тэр багш нартайгаа дандаа холбоотой. Тийм байна. Оо багшаа гэл хизээч мартахгүй. Тэгэл яаждаг. Би нэг өөрөө бүжгийн анги төгссөн болохоор манай багш хэлдэг гэсэн байхгүй. Зарим эцэгчүүд миний хүүхд ингээд мундаг бүжгэлж байхад ингээд тэнцсэнгөө гэж бас гэл маргаан гаргалаа тэгэхэд багш хэлдэг. Энэ хүүхдийн ирээдүг бид нар ингээд зааж байгаа учраас бид нар ирээдүйд үнэхээр энэ болно гэсэн хүүхдүүдийг авахгүй бол болохгүй хүүхдийг болно гэж авч болдгүй юм аа. Урлаг бол арын алга гэж байхгүй тайзан дээр бүх зүйл нийлээдэг учраас магадгүй энэ хүүхэд амьдралынхаа 10 жилийг энд зарцуулаад болохгүй байвал бид нэр хий димээ 10 жилийн хүүхдийн амьдралаас нь авчаад ирдэг гэж манай багтанд хэлдэг байхгүй. Тэгэхээр хүүхд болгоно ээжт нь хамгийн гоё нь хамгийн авьяастай штэ. Тэгээ ээж аавнггүй танаа хүүхд манад боломжгүй нэг тэрийг бас ойлгохгүй байдаг. Тэгэхээр яг ануугийн хэлдгээр бол яг үнэ бид нар яг мэрэгжлийн хөгжимчдийг сонгож авч байгаа учраас тийм ээ. Бид нар энэ хүн насан туршдаа энэ мэрэгчлэр явах ёстой одоо Монголын ирээдүг гэдэг утгаар тэр хүүхдийг сонгож авч байгаа учраас бас тэрийг тий жоохон ингээд өөр талаас холоос харж та энэ хүн юу яриад байна гэдгийг бас сонсох нь заримдаа хэрэгтэй л гэдэг. Тэгэд ялчгүй нэг яг одоо энэ эсэл зүй болохоор ер нь бол эцэгчүүд нь ингээд бас нэг хаяа зөвлөмөр самдаад байдیں۔ Хүмүүс ч одоо эцэгчүүд за ядангуй одоо залуу тий эсвэл ер нь бол заа нэг хүүхдүүд нь ингээд би ингээд хөгжим яваалаа хөгжим сургууль сургая гэж ер нь дотроо хүн болгол ингээд хүүхдээ гой тоглоосоо гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ яг мэрэгжлийн сонголоо хөгжимд ингээд сурдна гэхээр чинь өдөр алган бэлтгэл давтал ордог шүү. Ер нь бол хүүхдтэйгээ байнга хүүхдтэй цаг гаргах хэрэгтэй байдаг шүү гэж ер нь бол эхнээс нь ингээд зөвлөхгүй бол зөндөө бас юм алдаанд гардаг хүүхдүүдийг ингээд хараад манай хүүхд одоо төгөлдрөө тоглоно хил тоглоно ингээд шууд хөгжимчүүд яаж гэж байгаа л нэг за магадгүй жоох хавьяастай тий магадгүй бас юм боломжийн хүүхдтэй нэг сургууль руу орчлоо харин тэгээд өдөр болгон бэлтгэл хамт хийх хэрэгтэй юм байна хамт хажууд нь байх хэрэгтэй юм гэж тэрийг мэдэхгүй цаг зав гаргаж чадахгүй тэгээд зүлдэн сургуулиас нь ингээд гаргадаг ч юм уу тийм ээ. Тийм тохиолдол бас зөндөө байдаг. Харин тэрэн дээр нь за 2 дугаар анги хүртэл 3 дугаар анги хүртэл сурчаад тэгээд сургуулаа шилжилжээ гэхээр 3 дугаар ангийн хүүхдийг хаанаас одоо бид нар болох вэ тийм ээ. Бас тэр оронтойг нэгэд ер нь бол бас алдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр нь бас маш анхааралтай
эхнээс нь эцэгчүүд нь тэрийг бас судлахгүй бол аюу хэцүү байдаг л. Нөгөө хүүхдийн сахилгатаас гадна ээж аавын сахилгат баг нэг нь яг ингээл хүүхдтэйгээ ажилласаа гараал хамт авах юм шүү дээ тийм. Ер нь эхний 3 жил бол доор ажил байрны хажууд нь сууж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь эхний 4 жил 4-р анги хүртэл бол ээж аав хамт байсан дээр 4-р анги харахад арай хүүхд ухаан суугаад бие дагаад учир начраа олоод энэ юм байсан байх энэ тийм байсан гэдээ өөрөө нэг ойлголтоо болоод тэгээд ингээд тогтмол давтдаг болоод ягаад бол ингээд харваагаас нь суулгасаар агаад одоо бид нар чинь ингээд суусаар давцаар агаад одоо хуучин сурагч оюутан байхдаа нэг өдөр ингээд давтааг байхад нэг айгуу тавгүй болоо л эвгүй бол нэг юм дутагдал яачаа би юу хийж ямар гим хийж вэ гэж тэгээ очиод давцсныхаа дараа ёо гэж тайвшираад ер нь яг хайрцангуй бас одоо гадуур бүх төрлийн одоо хүүхчин бүүчиг гэдэг тийм дугуулангууд айгуу хэлсэн байна. Тийм сургалтууд айгуу хэлсэн байна. Тэгэхээр за яг мэргэжлийн биш юм аа гэхэд хүүхдтэй таны түрүүн хэлсэн юм давуу талуудыг одоо биетэн суулгахын тулд дэвчээртэй тууштай тархины хөгжүүлэлт гэл энэ болгоныг илүү мэдрэмжтэй нөт сонгодог хөгжмөнөр хичээл сүхтэд маш мэдрэмжтэй болдог гэж ярьд юм байлээ. Тэгэхээр эдгээрийг суулгахын тулд сургалтанд ээж аав нар хүүхдээ аваачлаа. Бид нэр юуг анхаарах хэрэгтэй вэ? Тэгэхээр заавал бүгдээрээ манай сургууль сурах албагүй. Тэ одоо маш олон дугуулангууд бий болж байна. Тэр бол айгүй сайн байгаа. Тэгэхээр тал талд гэрийн хажууд байгаа дугуулных нь хамгийн зөв болчлаа тий. Одоо энэ манай Улаанбаатарын төвчрлээс үсээд одоо хилээд биш хамгийн сайн сургууль хаана вэ? Гэрийн хажууд сургууль гэхэд тий. Тэгээ гэрийн хажууд нь 10-1 дугуулан байвал тэрийг бас харах. За дугуулан дээр бас нэг юм би зөвлөчмөр байна. Багшаа бас сайн зөв хараарай гэж хэлмээр байна. Одоо ягаад бол хүн болгон одоо өөрөө хуваараа сурчаа тий. Тэгээд дараа нь энүүгээр мөнгө олж болох юм гэдэг хичээл заагаад байгаа байхгүй. Зарим нь яг төгөлдөр хуурчаарч биш өөр мэрэгчлээ төгссөн хүн ч гэсэн байгаад байна. Тий. Тэгэхэд би энэ мэрэгчлийг эзэмшиж 20 жил суралцсан. Тэгээ би одоо өөрөө гараа тавиулж байсан. За энэ гарыг яаж зүй тавих вэ те. Тэгээ би тэрийг судална те. Тэгээ энийг сурахад би маш олон цаг зав санхүүгийн бүх боломжуудыг гаргаж сурсан учраас яг түүнтэй адилхан таа ч гэсэн мөнгөө санхүүгээ хүүхдээ өгч байгаа учраас зааж байгаа багшаа ганц төгөлдөр хуургэлтгүй бүрэн бүх салбар дээр та зааж байгаа багшаа бас багшаа бас судлаарай гэж би зөвлөмөр байна те. За тэгээд зарим хүмүүс бол энийг мөнгө гэж хараа те. Тэр хүүхдэд яаж сурах нь хамаагүй л гэж бас бодох гэдэг шээ. Бас тэгмээргүй шүү дээ. Би анханасаа л зөв сургаад анханасаа би мөнгөө л төлж байгаа учраас би цаг зав та тэр мөнгийг олох гэж хичнээн цаг хөдөлмөрлж байна тийм ээ. Тэр талдаа л бол цаг хөдөлмөр бүх юм санхүүгийн боломж авч байгаас бас багш нарыгаа зөв сонгоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр хэрвээ та боломжтой л хүүхдэд бол яаж өгвөл урлагаар хичээлүүлэх сургалт авах те. Бас адилхан өмнө хийсэн бас спортоор ингээ хамтд нь явуулаарай. Боломж нь байвал эндээсээ хүүхдүүдийг хамааруулж байгаарай гэж би хүсэж байна эцэгчүүдээс бол. За нэвтрүүлгийн цаг маань ерөөхдөө өндөрлөх төгсөн байна. 10 минут үлдсэн байна. Иргэд фестивал руу оръё. Тэгээд яг энэ 5 өдөр үргэлжлэх энэ наадмын одоо тэмцээнээр төр сургалтын эгч төр нээлттэй хичээлэр төр үзэхэд ер нь бид нар хаанаас мэдээлэл аваад энэ цаг тухайд нь очиод иж болох уу? Яаж бүртгүүлэх үү? Үзэгчдийн хувьд. Манад сая хөдлөө Facebook хуудас дээр байгаа. Улаанбаатар пиано фестивал гэж байгаа. Өнөөдөр маргааш бол хоёулууд л манад өнөөдөр 10 цагаас нээлттэй байгаа. Тэгээ орой 6-7 хүртэл бол манай сургуулийн 2 танхим дээр ирээд нээлттэй байгаа. Өдөлбөргөө та ирээд зааланд ирээд утасныхаа дууг унтраад манай хүүхдүүдийг сонсож болно, сонирхож болно. Мэргэжлийн төвлөр хуурчтайгаар сонсож бол маргааш мөн бүтэн өдөр бид нар 9-оос орой 6 хүртэл бол хүүхдүүдэд сонсож байгаа. За нөгөөдөр 3 дахь өдөр бол бид нар өглөөнөөс эхлээд манай нээлттэй хичээлүүд эхэлж байгаа. Дараа манай Facebook хуудсан дараагаар та нээлттэй хичээлдэр хүүхдээ хэрвээ хамруулыг гэвэл бүртгүүлээд тэг хүүхдийнхаа юуг өсгөөд тэн дээр манай багш нараас сонгоод та 3 дахь өдөр өглөө бол манай багш нараас нээлттэй хичээлийн авч болно. Бас манай Монгол Улсын консерваторийн анги танхим дээр болон бүх үйл ажиллагаал манай консерватор дээр болж байгаа. За 4 дахь өдөр өглөө би 11 цагаас өөрөө лекцээ хийн тийм ээ. Сонгодог хөгжим, хүүхдийн боловсрол нөлөөлөх, нийгэмд үзүүлэх нөлөө болон манай орших, жаз хөгжимч маань импровизацтэй чөлөө сэтгэмжийг яаж хийж болох вэ гэдгийг хийж байгаа. За нөгөөдөр бол бид нарын шагналт гардуулах ёслол маань болно. Одоо яг шагнарсан хүүхдүүдийн тоглолтыг ирж үзүүлж болно. Тэр бас нээлттэй. Ямар хүүхд яаж хин нэгдүгээр байрц хоёрдугаар байцсан гэдэг таавал ирж сонсох боломжтой. За 26-ны орой бол бид нар багш нарын нэгдсэн ганц манай төгөлдөр хуурж идэх манай уцсан хөгжмийн багш нараа өвлөөр хөгжмийн багш нар бид нар хамтарч сонгодог хөгжмийн нэг оройг бас тоглолт хийгээр бэлтэж байгаа. Оо ямар гоё. Тэр тоглолт нь консерватор дээр үү? Тийм. Ер нь бол одоогоор консерватор эсвэл өөр талбай гэдэг бид нар яаж тэр үед тухайн үед бол бид нар нэг хэлнэ. Тэгэхэд бол тэрэн дээр бол одоо
сэтгэл тоногсон одоо хин сая Миша хүчилж маялаа те нэг гоё аюуд байдаг ингээд мэддэг аюу болох бас амар байдаг те бид нар болж өгвөл ингээд олон сэтгэлд нь хоншсон мэддэг тийм зохиолуудыг сонгож тэгээ ягаад үн чи наадам юм чин те гэдэг утгаараа бид нар сонгон тэгээд тоглолт хийхээр миний би бас өөрөө тоглоно. Ямар гоё. Тэгэхээр тоглолтыгаа бас бид нар ямар аргаар хийх вэ? Бид нар лекц маягаар хийхээр зорж байгаа. Зохиол дээр тайлбар хэлээд ер нь би өөрөө бас тэрийг айгуу дуртай болж өгвөл тоглолтуудыгаа тайлбартай хийвэл хөгжимчин биш хүн сонсоход илүү тэр хүн ойлгомжтой байдаг тийм. Энэ зохиол юуны тухай юу яг чинь зохиосон энэ зохиол яагаад зохиогдсон шалтгаан юу бас энэ утга нь агуулга нь юу юм гэж ингээд тайлбарлаад хэлэхээр сонсож байгаа хүн тэрийг сонсох илүү чихэнд нь хоногшоод ойлгоод цааштай илүү дуртай болоод ийм тоглолтуудыг хайдаг болоод тэгэхээр энэ чинь айгүй зөв юм байна штэ ингэж тайлбартай сонсох нь хамгийн зөв юм байна штэ гэж айгүйх маш их сонсч ийсэн. Тэгэхээр бид нар бас угаасаа ингээд нийгэм чиглэсэн урлагийн боловсрол дэмжих гэдэг утгаар бол бас тоглолтуудаа юм тайлбартай хийхээр зорж байгаа. Тийм нэр альваар бүтээлийг бас яг өмнө хэсэг нь те өмсгөлийн нэгээс сонсоод нэг хүүхдүүгээс сонсоод эргээ сонсоод нэг гоё байгаад тэр те. Тэр нөгөө олон улс гэдгээс бас урд хурш ойрын одоо хурш орнуудаас ирнэ гэж байсан. Орон нутгаас ирнэ хэрэг хүүхдүүд бүртгүүлсэн байгаа бол орон нутгаас байсан Эрдэнтээс л бүртгүүлсэн яг хин бүртгүүлсэн би бүртгэлээр нь бол би өөрөөсөө гэхдээ орон нутгаас бол хүмүүс биччихсэн бид нар орон нутгаас орж ирнэ гэж байгаа. Орон нутаг бас айгүй сайн хөгжиж илээ. Энэ талаараа асуух гэж илээ. Хараад байхад Эрдэнэт дээр, Өмнө Говь дээр, им уралдаан болон манай багш нарын ховд дээр манай багш нарыг ирж сүүж өгөөшэй гэж айгүй хүсэлтүүд гардаг. Тэгэхээр бас орон нутгийн багш нар бол тий хүүхдүүдийн урлаг эцэгчүүд айгүй сайн ойлгоод байна шүү дээ. Энэ хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нөгөө зах зээлд байгаа учраас багш нар ч гэсэн ингээ хичээлээд хүүхдүүд хичээлж авч байгаа нь бол зөвхөн одоо бид нар бол зөвхөн Улаанбаатар 21 аймаг болохоор бас цаашаа цаашаа илүү тэлэх юм нь бол хэрэгтэй л байна. Одоо ингээд энэ би пэйжээр орсон байна л да Улаанбаатар фестивал руу. Ингээд харахаар нэлээд их хүүхдүүд бүртгүүлсэн байна тийм ээ. Тэгээд одоо энэ нэг англиуд за мэрэгжлийн тэгээд сонирхч гэж яаж байгаа. Тэгээд ер нь хідэн одоо ийм дараалтаа түүртэй яаж одоо шалгаруулж байгаа бол за тэгээд бас орон нутгаас чааштай яваанд хэрвээ ингээд бас боломж байхгүй ирж чадахгүй хүмүүст нь бол онлайнаар бас ингэж оролцох боломжтой юм болов уу? Бид нар анх удаа зохион байгуулж байгаа ч яг богино хугацаанд хийсэн учраас одоо бол нэгэн шаттай зохион байгуулж байгаа. Цаашдаа бол бид нар бол хоёр шаттай зохион байгуул гэж бодож байгаа. Нэгдүгээр шатын онлайн бичлэгээр аваад за тэгээ тэрнээсээ шүүж авсан хоёрдугаар шаталтай бол та энэ дээр ирж оролцсноо гэдэг а тийм. Гэхдээ бас цэвэр онлайнаар авахд бол заримдаа нэг жоохон эли бүгднийг адилхан л онлайн авах хэрэгтэй тийм. Өрөөсөл байх гэдэг. Яг тэгвэл тайзанд гараад тэр бэлдсэн юм гаргаж тоолно. Эсвэл би 5 тухтай газар орчин сууж байгаа видео хийлгэн гэдэг чинь бас нэг хоёр тоглолттой тийм. Тэрийг бас итгэхээр адилхан шүүх хэрэгтэй. Нэгийг нь онлайн сонсчоод нөгөөх нь тайзан дээр сонсон гэхээр тайзан сонсч байгаа хүүхдэн жоохон л харамсалтай болчихж шүү дээ тийм. Нэг тухаасаа гараа тэр тухтай орчноос гараа тайзанд гараа тэр бүдийг хийж байна. Видео хийж байгаа хүн бол тухтай орчинд очиод угаасаа нэг камерлуул хараалт тоглож байгаа шүү дээ. Магадгүй тэгээд бас мэрэгжлийн төвшөнд бичиж чадахгүй болохоор бас өөрийнхөө тоглолтоо илүү гоё гаргаж чадах байх тийм ээ. Дууралтын нөөц тэр талаас нь би бодоагүй. Гэхдээ таны хэлдгээр бас байж болно ш. Гэхдээ хүүхдэд бол ингээ нэг өрөөнд сууснаас илүү тайзан дээр гарч тоглох нь илүү гоё штэ. Тэр нь илүү таашаалтай гэх тийм. Ингээ гайхуулах өөрийгөө тийм. Би тайзанд гараад би энийгээ чадна гэдэг энэ олон хүн сууж байгаа. Тэр жоо хүүхдүүд бол бүр гоё дуртай. Аав ээж нь сууж байгаа, эмээгэн сууж байгаа, найз нөхд нь сууж байгаа тийм. Өөрийгөө сурсан мэдснээ бусдад ингэж гарч тоглох нь бол тэр хүний хувьд бол маш гоё мэдрэмж байгаа. Одоо манай хоёр хөтөлч манд хоёулаа хөгжимч урлагийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр тайзанд гарахын мэдрэмжийг бол та хоёулаа надаар хэлдэг мэдж байгаа. Тэр нэг ярьдсан Орос албаны улсаас бүр мэрэгжлийн одоо багшийг авчираад нөгөө төгөлдөр хуур хөглөгч одоо мэрэгшсэн хүн гаргаж ирэх гэдэг нь тий. Яг үүнтэй адилхан орон нутгуудад ерөнхийдөө энэ төгөлдөр хуурын багш нарыг за ер нь бол мэрэгжлийн урлагийн багш нарыг ингэж чадахжуулах тийм хичээлүүд консерватор хэрэг ордог вэ? Ер нь бас энэ фестивалийн бас нэг зорилго нь энэ байсан. Цаашдаа бид нар бол одоо энэ хуваараа хичээлж байгаа тийм ээ. Манай сургуулийг төгсөөгүй байж болно. Гэхдээ одоо хуваараа хичээлж байгаа багш нараа бид нар чадахжуулах хэрэгтэй, мэрэгжлүүлэлт дэвшлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр үүний дагуу бид нар одоо энэ багш нартаа танилцаад аавна. За тэгээ одоо бид нар хүүхдүүдийн сонсож байхдаа энэ хүүхдээ ажилласан ажиллагаанд хараад өөрсдөө тэмдэглэлийг хэлнэ тийм ээ. Тэгэхээр багшд хэлж та за багшаа та ийм хин дээр ингээ айгүй сайн ажиллана. Энэ дээр нь таны айгүй дутагдаад байна. Цаашдаа энэ дээр анхаараа байна. Цаашдаа тэгээ бид нар бол болж өгвөл энэ багш нар зориул бас тусдаа сургалтууд зохион байгуулахаар ер нь бол төлөвлөлт байгаа. Гол зорилго бол бас энэ нэг энэ дөр бид нар акцент өгч байгаа. Тэгэхээр бид нар гаслаараа өөрсдөө хөгжих биш. Орон нутгатайгаа мос хөгжим хөгөлдөр гэсэн бид нар адилхан ер нь бол бүх орон нутгуудаар бол
юу мэдээлэл илгээнэ гэж бодож байгаа. Зорж байгаа маань соёл урлагийн газар бас бид нарыг сая дэмжсэн байгаа. Соёл урлагийн газар ч гэсэн хэлсэн байгаа. 21 аймаг газар чинь бүгдээрээ нэг театр нэг төгөлдөр хуур байгаа шүү. Тэгэхээр тэрийг хөгөлдөө хөөн хэрэгтэй. Тэгэхээр бид нар ийм зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ нарыг сайн хамруулах. Тэгээ энэ бол бас үн төлбөргүй ш. Төлбөртэй юм хийж байгаа. Тэгвэл бүр Москвагаас хүмүүс нь зорин ирж байгаа. Цаг зав гаргаж ирж байгаа учраас бид нар бол харин төлбөр төлсөн ч гэсэн тэр хүн Москва орох хэрэггүй болчихлоо шүү дээ. Өөрөө хөөрөөд ирлээ тий. Тэгэхээр тэр нь бол бас сертификаттай зүгээр нэг сургалт биш. Тэгээ зүгээр өгчихгүй шалгалт өгүүлнэ тэр хүнийг тий шалгалтаа өгч давсны дараа та за хөгжим хөгжиж болох боломжтой болж байна гэдэг утгаараа тэр хүмүүсийг бас хамруулах. Ер нь бол бодлого зорж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд энэ цаашдаа яг энэ Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчны фестивал ер нь жил болгон зохион байгуулагдах. Би ер нь танд ингээ харахад та өөрөө айгүй олон улс руу бас гадагшаа явж олон улсын фестивалуудад нэлээд оролцдог, бас шүүгчээр оролцдог гэл ийм туршлагуудад ариун байгаа дэр тий. Тэгэхээр бас тэгж явж байгаад мэдээж энэ санаагаа үрдэлж ирсэн болоо гэж бодож байна. Ер нь жил жилдээ зохион байгуулагдсан зүйтэй харагдаж байна уу? Эсвэл ингээд бас нэг дундаа нэг засварлагатай зохион байгуулсан зүйтэй харагдаж байна уу? Та дэгвэр төлөвлөж байгаа вэ? Энийг бол ганц миний санаачлагч манай төгөлдөр хуурын багш нарын мэргэжлийн төгөлдөр хуурын багш нарын санаачлага. Одоо гол гардан ажиллаж байгаа хүмүүс манай төгөлдөр хуурын техник эрхлэгч оюун багш маань гард ажиллаж байгаа бүх юм ингээд хамаад тийм бацаад зохион байгуулалт хийж байгаа. Ер нь бид нартай маш олон уралдаан тэмцээний хүүхдүүдтэйгээ явдаг ийш оролцдог. Ер нь бол жил болгон байх нь бол зүв байдаг. Хүн болго ингээ хүлээцтэй. За дараа жил ийм юм болно шүү. Тэрнийхэн дагуу нөгөө програмаа сонгоо, зохиолуудаа сонгоо тийм бэлдэж эхэлдэг. Тэгэхээр бид нар энийг бол илүү том өргөн хүрээтэй хийхээр зорж байгаа учраас цаашдаа бол зөвхөн төгөлдөр хуур гэж хязгаарлагддаг те. Сонгодог хөгжим гэдгээр авч үзээд утсан хөгжмийг оруулах бодлоготой цаашдаа тийм ээ. Тэгээ бас саяны хэлсэн багш нарыгаа чадахжуулах, нээлттэй хичээлүүд зохион байгуулах, нээлт хичээл хийх, мөн цаашлаа зөвхөн хөгжим гэлтгүй магадгүй балет тийм ээ, дуур тийм ээ, дуурийг яаж үзэх үү, балетыг яаж үзэх үү, балетын хичээлж байгаа багш нар хүүхдүүд юунд анхаарах уу гэл ер нь бол бодсон бод их байгаа. Тэгтээ гол нь хэрэгжүүлэх. Тэгээ яг нөгөө хүн бодоод санаал байвал тэгээ тэрний өдөр хэрэгждэг болно те. Тэр чинь ганц хүний ажиллагаа шинж багийн ажиллагаагаар явж идэг. Тэгэхээр багаараа ингээ хамтаа хийгээл байвал ер нь бол болохгүй юм байхгүй байж болно. За тэгээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөл та ер нь бол сонгодог хөгжим сонирхдаг хүүхэд залуучууд, эцэг эхчүүдэд ер нь хандаж юу гэж хэлж уриалмаар байна. Тууштай байгаарай. Тэ ер нь бол төвчээр бол хамгийн чухал юм байдаг. Тэгэхээр энэ мэрэгжлэр та хөгжимд сурснаар заавар мэрэгжлийн хөгжимч биш. Энэ хөгжмийн хөгжимчнэр бол тань дараагийн хаалга үүд нэгтгэд амархан болно. Хэлбэр болно. Та анханасаа ингээ суугаа сурцсан, нарийн ажиллагаа хийгээ сурч учраас дараа өөр мэрэгчлээ сурахад бол тэр нь бол тэрний хажууд бол хамаагүй амархан байдаг. За маш баярлалаа. Өнөөдөр манай зочноор Монголын мэрэгжлийн төгөлдөр хууртай холбоо болоод Монгол Улсын консерваторийн мэрэгжлийн төгөлдөр хуурын техникийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 22-наас эхэлж байгаа Улаанбаатар олон улсын төгөлдөр хууртын анх дугаар фестивал наадмын талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэнд Монгол Улсын консерваторийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга мэрэгжлийн төгөлдөр хуурч доктор Гулбайрц хүрэлцээж танилцууллаа. Тэгээд энэхүү фестивал бол өнөөдрөөс эхлээд 5 өдөр буюу энэ 7 хоногийн ажлын өдрүүд дуустал Монгол Улсын консерваторт дээр болно. Таад маань тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол за Facebook дээр Улаанбаатар International Piano Festival Competition гэдэг пэйж байгаа. Энэ пэйж рүү ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваад үн төлбөргүйгээр төгөлдөр хуурын одоо ертөнцийн гайхамшиг очиод сонсоод үзээд мэдрэх боломжтой байна. Тэгээд ер нь бол яг нэвтрүүлгээс төгсөлтөнд хэлжмээр санаж байна. Энэхүү фестивал бол за мэдээж өндөр түвшний болохын тулд одоо яг ингээд бас ийм бааз цуглуулж байна тийм ээ. Багш нарыг орон нутгаас багш нарыг ингээд цуглуулад сургалтанд хамруулад алдаа оноо дээр ингээд ажиллаад яах юм бол фестивалийн төвшин дээшлж олон улсын хэмжээнд илүү их хүнд хүрэх боломжтой гэж харагдаж байна тийм ээ. Тэгэхээр танд бас энэ хүү анхны бас Монголд байгаа Улаанбаатар одоо пиано фестивалыг зохион байгуулж байгаа танд болон танай баг хамт олондоос баяр хүргэе. Тэгээд цаашааш нь нэлээд амжилт хүсье. Тэгээд илүү орны бас мундаг хүүхдүүд ирж Монголын хүүхдүүдтэй хамт өрсөлдөөсөө тэгээд илүү гоё болосоо гэж бас